Шинэ албанд очсон эхнийхээ өдөр оюутан цагийнхаа өрсөлдөгчдөө дахин таарлаа. Хөөх, Жаншичи биш үү? Намайг дагаад энд ажилд орчихоо юу? Үнэхээр давчдмаар юм аа. Их сургуульд байхдаа чи өөрийн арга барилаар хүссэн бүхний олж авдаг байсан. Чам шиг боловсралгүй юм. Ягаад надтай хамт ажиллана гэж? Чадвар дутуугийнх байсан уу? Оюутан байхад бүхэл тэмцээнд чи миний дор ордог байсан. Тэгээд л ийм ууртай байгаа биз? Чи арай ли захирлын багийн гишүү болох санаатай юм биш үсттэй. Би хагас жил болж байгаа ч өгсөлж үзээгүй байна. Тэр чамайг тоохгүй баха. Чи Ли захирал. шинэ албанда энийг хэрэглээрэй. Зэв хүрчлээ. Энэ удаад яасан ч чамд ялагдахгүй те. Тоо бидэнтэй хамтрах гэж байгаа Лизаг тосоод аваадах. Айхтар эмэгтэй шүү. Өмнө нь хамтарч байсан Ян Шулины гэрээг шууд цацалсан. Брендийн талч болгоомжилдаг. Няхур байгаарай. Жаншичи, ахлаа чамайг Лизатай уул задах гэж байна. Яахаа чинь харъя. Лиза, хоёулаа эхлээд гэрээтэй танилцъя. Цангаад байна. Бабблти ууя. Бабблти ууж болохгүй зураг авалттай. Арьсан анхаарах хэрэгтэй. Эсвэл загсны шүл уух юм уу? Өөр сонголтгүй гэвэл яг сайхан шингэн загсны шүлэл уумаар байна. Одоо ч олдохгүй л дээ. Яасан дээр үү? За, би зохицуулъя. Ямар их юм бэ? Чи хаанаас олсон? Барьсан штэ. Чи юу? Миний өвөө хөөж угсааны хүн. Чадвартай юм. Хурдан шүл буцалгаад ир. Ойлголоо. Хурдлал да. За. Оён болох юм дээ. Шүл яасан? Билээ. Сая менежер чинь нэг аяхыг уусан. Дайчгүй харагдаж байх чинь. Битгий юу? Наад шүл чинь нэг л бишээ. Миний гэрс гүйлгээд байна. Жаншичи. Би чамайг Лизагийн шүлэнд эм хийхийг харсан. Чи манай одыг хордуулах гээ юу? Юу яриад байгаа юм бэ? Ажилгүй болох гээ юу? Лиза захирлаа. Жаншичи Лиза хоёр барыг зодтолдох нэ. Та очиод хар да. Чиний хэлүү амттай байна. Бабл тэнд ийм дуртай юм байж загсны шүл хэл гэж л байдаг. Хүмүүс ярьдаг штэ сахар ихтвэл арьс хөгшрөн гэж. Кальцийн алдарт улаан багцыг би байнга хэрэгэлдэг. Эсвэл тэтгэг эсэргүүцэж коллагеныг дэмжин хөгшрөлтөөс хамгаална. Энэ байхад чи хүсснээрээ ууж болно доо. Өө ли захирал ирчихв үү? Би танаа компанитай гэрээ хийнэ. Тэгээд бүр тал үнээрнэ гэд бод. Яагаад? Энэс болоод 8 жилийн өмнө. Агта ийм орой болсон юм идэд суугаа юм уу? Өөр хөгжилтэй мүлээгээд сууж байгаа юм бэ? Надад туслаарай, би энэ хүнийг танихгүй. Зоригтой хүн байна уу? Явъя. Чамд туслах хүн алга да. Явъя. Манад очие. Битгий чээ. Ах их нь гэрт. Алуу явъя. Огтыг хичээдэг ирвэл хүн биш. Алдуулах нь л дээ. Битгий, би байна. Тэнд байсан эрчүүд бүгд зогтсон. Чи айдгүй юм уу? Эмэгтэйчүүд нэгэндээ туслах нь мэдээж үсттэй. Өнөөдөр би албаар их цаан гаргаж танай хамтрагч талын хандлагыг шалгах гэсэн юм. Ачлалт хүнтэйгээ таарна гэж бодсонгүй. Би Жаншичид итгэж байна. Энэ хүн тийм юм хийхгүй. Гэхдээ тэр шүлийг наад чинь хийсэн штэ. Наадахнаас чинь өөр тэгээд хэн байдгийг. Тэр шүлэнд ийм байгааг яагаад чи хамгийн түрүүнд олж мэдсэн юм? Би учир нь Үнэхээр таны хэлсэнчлэн хэн нэгний их хэмжээгээр тураах юм авсан байна. Энд хүлээн авагчтай холбогдох дугаар байгаа. Тэгвэл залгаад үзье. Энэ хэргийн ард үнэндээ хэн байгаа бол? Уучлаарай Ли захирлаа. Миний буруу, би дахиж юм хийхгүй. Дахиж гэж байхгүй. Чи халагдлаа. Ганцхан удаа ялахыг хүссэн юм. Буруу гэж юу? Би яалтчгүй Жаншичигээс илүү энэс царайлаг яагаад би дандаа ялагдах ёстой гэж. Нэг нь эмэгтэйчүүдэд дэмждэг, зарим нэг нь харин өрсөлддөг. Чиний бодол бохирдчихж, Жаншичигийн хаанч хүрэхгүй юм байна. Би ялхаасаа өмнө эхлээд хүн бол